Залхуурал бол одоо дотороос иддэг үл үзэгдэх чимээгүүд байсан гэж хэлж болно л доо. Ер нь залхуурал бол хашгирч ирдэггүй, сүртэй товтлдгүй. Харин найжмаар таны хүсэл тэмүүллийг сорж зорилгыг чинь бүдгөрүүлж боломжийг та нэг нэгээр нь булааж авсаар л байдаг. Хамгийн аюултай нь юу гэж бид ихэнхдээ үүнийг ядарлаа, хэцүү юм байна, дараа хий, одоо завгүй байна гэж өөрсдөө зөвтгөн өнгөрөөд идэг. Гэхдээ үнэндээ залхуурал гэдэг бол зүгээр нэг зам биш. Энэ бол одоо сэтгэл зүйн төлөв буюу амьдралын чиглэлийг өөрчлөх хүчтэй механизм гэж ажиллах гэдэг. Өнөөдөр тэгэхээр бүгдээрээ залхуу зангийн сэтгэл зүй гэдэг номноос гарсан 7 гол сургамжийг ярилцах гэж байна. Psychology of Laziness гэсэн ном байгаа. Тэгэхээр энэ бол одоо яагаад бид одоо энэ дунд гацдсан юм бэ? Яагаад тийм дундаж байдал үлдчихсэн юм бэ? Тэгээд яаж эндээс гарч болдог тухай бодтой ойлголтуудыг хуваалцах гэж одоо өнөөдөр видео эхэлж байна. За нэгдүгээр сургамж нь юу вэ гэхээр залхуурал бол чиний хүсэл тэмүүллийг чимээгүй мөхөөдгөл гэж байгаа. За залхуурал гинт бүхнийг сүйтгэдэг те. Харин өдөр бүр өчүүхэн багаар ирч хүчийг чинь сороод идэг. Жишээ нь өнөөдөр хийчихсэн юм дараа бол ёо маргааш бас өдөр гэж байна шүү дээ гэж хойшлуусаргаад эцэст нь зүгээр л бодлоо өрүүлчихдэг. Чи өөрийгөө илэрхийлэх чадвараа нэх бүх боломжоо ингэж алдаж хэлдэг шүү дээ. Гар гарцсан маш энгийн. Зорилгоо тодорхой бичнэ. Том биш үж болно уу? Жижигхэн ч гэсэн хамаагүй айжмаар л урагшлан чухал байгаа. Тэгэхээр өнөөдөр хийсэн өчүүхэн ахиц бүрийг өөртөө тэмдэглэж өөрийгөө жоох урамшуулна. Ингэснээр одоо залхуурал гэсэн дотоод дуу хоолойг үйлдэлээрээ дарж чадж байгаа. Хоёрдугаар сургамж нь сэтгэлгээний залхуурал гэж байгаа. За 21-р зууны хамгийн аюултай өрх гэсэн үг л дээ. Залхуурал гэдэг бол зөвхөн биеийн хөдөлмөрөөс зайлсхийх шүү. Энэ бол хамгийн аюултай нь оюун санааны залхуурал, шин зүйл сурахгүй байх, асуулт асуухгүй байх, шүүмжлэлтэй утгаас залхуурах. Шүүмжлэл гэдэг нь хүний жааж хийх хэлээгүй шүү. Одоо critical thinking гэдгээр нь ойлгоорой. Технологи хөгжсөн энэ одоо 90 үед бол хүмүүсийн өмнөөс маш их бодох зүйлийг хийдэг аппликейшнд гараад ирсэн байгаа шүү. Тэгэхээр хүн бол ер нь дунд төвшөнд гацаад удалгүй доод төвшин рүү гацгаад байгаа. Яг тэгвэл тархиараа бодохоос залхуурж штэ. Итгэвтэй сэтгэлгээ бол одоо яг булчин шиг гэж байгаа. Ашиглахгүй суларч нь. Тийм учраас бүгдээр одоо сониуч байж мэдээллийг шууд хүлээж авахгүй байцгаа. Яагаад тэгэхээр сошиал кинийг юм бичих юм бол шууд шеэр хийхгүй те. Гэхдээ энэ ч одоо яагаад их сурвалжийн юм гэдэг олон талаас нь асуудлыг олон өнцгөөс хараа сурчих юм бол дархийг гоё ингэ дасгал хийлгэж байгаа байхгүй. Энэ бол одоо залхуурлаас хамгаалдаг хамгийн хүчтэй зэвсэг гэж болно. Гуравдугаар сургамж бол залхуурал бол ахис дэвшлийн дайсан харин дундаж байдлын найз гэсэн ийм ойлголтын номдэр гарч ирсэн. Дундаж амьдрал гэдэг бол өөрөө их аимшигтэй биш мэт юус санагдахгүй энгийн зүгээр болж байна гэж боцоор бол нийлэмтэд маш олон жилүүд өнгөрцөн байдаг. Илүү хийх хүсэхгүй өөрийгөө сорихгүй байх нь залхуурлын хамгийн харанхуйтай шүү. Хэрвээ дараагийн шатанд гарч өөрийгөө жоохон хөгжүүлэе гэж бодож ивэл залхуурлыг ерөөсөө өөгшөөж болохгүй. Тэгэхээр өөртөө нэг асуулт тавина л да. Би энэ хിവэрэ байх юм бол 5 жилийн дараа өөртөө баярлах уу гэж та асууад үз. Хэрвээ үгүй байх юм бол хөдөлгөөн хэрэгтэй байгаа биз. Залхуурлаас гарах те. Заавал төгсөөж айгүй нарийн шарын одоо те сериусны байх албагүй. Гэхдээ жаахан оролдоолцчих. За дөрөвдүгээр сургамж бол азар амьдрах зам залхуурал дээр баригддгөө гэсэн юм ойлголт байдیں۔ Энэ жоохон хатуу орчуулчлаа л да. Гэхдээ ер нь нэг өдөр аз таарна гэж бодоод суух юм бол тэр өдөр ихэнхдээ ирдэггүй шүү. Ерөөсөө ирэхгүй те. Азар ингэж хүлээж ерөөсөө болохгүй. Азаа ашиглахын тулд ч гэсэн бэлтгэл хэрэгтэй гэдэг үг өгдөг шүү дээ. Тэгэхээр боломж идэх хаалгаал хаяал нэгтэн те. Харин залхуу хүн бол бэлэн биш байдаг учраас тэр хаалгыг харсаар аваад хаалгаж орхидог. Азыг амжилт болгодог зүйл нь бол дадлаг ур чадвар хөдөлмөр зэрэг зүйлсүүд орж байгаа юм шүү дээ. Хөдөлгөөнгүй хүлээх юм бол боломж өнгөрнө. Харин бэлтгэлтэй байх юм бол нэг л боломж бүхнийг өөрчилж чадна гэдэг та хүн бас бодоод үзээрэй. 5 дугаар сургамж нь юу гэхээр цаг алга байна гэж ихэнхдээ бид хэлдэг мөртлөө энэ цаана би үүнийг хийхийг хүсэхгүй гэсэн үгийг хэлээд байгаа. Ихэнхдээ бид нар за дараа хийдээ. Одоо өнөөдөр амжихгүй байна. Завгүй шүү дээ. Над ерөөсөө гарах цаг байхгүй гэж өөрийгөө зөвтгөөл өнгөрөөд идэг. Гэтэл өдөрт 24 цаг хүн болгонд адилхан байдаг та хүн мэдж байгаа шүү дээ. Асуудал цагт биш байгаа. Харин одоо эренблэх, ангилах, цэгцлэхэд л байгаа. Тэгэхээр таны хувьд үнэхээр тийм чухал зүйл байх юм бол түнд зориул цаг гаргана. Тиймээс залхуурлын шалтгаан болгож ухрахын оронд өөрөөсөө ингэж асуух нь шүү дээ. Энэ надад үнэхээр чухал зүйл үү хийхдээ хэрвээ тийм бол өдөрт 10 минут ч хамаагүй ухамсартайгаар өөрийгөө шахаж энэ ажлыг явуулъя л гэж хэлэх гээд байгаа. За 6 дугаар сургамж нь бол залхуурал муу зуршлын их сурвалж аа. Гэхдээ шалтгааныг нь ойлгох юм бол үүнийг давж ялж чадна гэдэг байгаа байхгүй юу? За аливаа зүйлийг дутуу хийх, зарим зүйлсээс хоцрох те дараа нь гимших, бусдыг буруутгах зэрэг зуршлууд бол залхуурлын үндсээс төрдөг байгаа юм. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Тэр нь болохоор залхуурлыг зүгээр буруутгах биш те. Харин яагаад гэдгийг нь олж харах хамгийн чухал юм шүү. Жишээ нь ингэж асуух нь шүү дээ. Та өөрөө зоригтой байна уу? Урам зориг чинь дутуу байна уу? Эсвэл бие махбод чинь үнэхээр амралт хүсэж байна уу те? Энэ асуултуудыг таниад шалтгааныг нь зүгээр таних юм бол залхуурлын шалтгаан чинь гараад ирж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл залхуурлыг дайсан биш ойлгох одоо алдаагаа засах дохиог харьцуул болчихж байгаа юм л да. За 7 дугаар сургамж нь юу вэ гэхээр
Өнөөдөр зугаацах юм бол маргааш гал унтраахад хүрнэ гэсэн нэг айхтар байгаа. Хэрэв өнөөдөр одоо ингээд таашаал зугаацсан гэлдэ хит их цагийг зарцуулчих юм бол маргааш хэрэгцээтэй зүйлээ зарахад хүртэл хүрнэ гэсэн ойлголт байдаг. Тэгэхээр энэ зарчим зөвхөн мөнгөнд бишээ цаг хугацаанд хүртэл үйлчилж байгаа. Өнөөдөр бүх цагийг одоо зугаацсан гэлдэ хойшлуулалтанд өгөөд байх юм бол маргааш чиний ирээдүйд зориулсан нөөц хоосорно гэж байгаа. Бас амар эвгүй сонсогдож байна. Өнөөдөр хэрэгцээтэй зүйлдээ суралцаад ур чадвар зорилгодоо хөрөнгө оруулах юм бол маргааш илүү их боломж гараад ирнэ. Өнөөдөр одоо залхуурахгүйгээр аливаа зүйлээ хойшин тавихгүй хийнэ шүү дээ. Яагаад гэх юм бол өнөөдрийн хийсэн таны тэр жижигхэн үйлдэлүүд чинь маргааш чи явах замыг бас бүтээдэг гэхэд болно л доо. Ер нь эцээц нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа. Тэр нь болохоор залхуур бол тийм давж гарсшгүй авраг тайсан болж шүү. Гэхдээ эргээд харахад хамгийн том боломж хамгийн үнэтэй цагийг чинь үгүй үйдэг тийм аюулгээ бодчих. Хэрвээ одоо залхууралтайгаа ил тод нүүр тулаад шалтгааныг нь ойлгоод өдөр бүр өчүүхэн алхмаар өөрийгөө дайрчаад эхлэх юм бол дундаж уяжлаа соп гэж гараад ирнэ. За тэгэхээр энэ видеоны эцэст нэг асуулт гарч иж байгаа. Тэр нь юу гэхээр эдгээр ярьсан энэ 7 сургамжнаас та алийг нь яг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх вэ? Тэгэхээр таны залхууралтайгаа тэмцсэн туршлага чинь юу вэ? Энэ талаар бас одоо хариултыг та өөрөө мэдж байгаа учраас ямар нэгэн байдлаар комент хэсэгт бичүүлдээгээрээ миний ярьсан зүйлдээ та бүгднтэй санал нийлэх албагүй санал нийлж байгаа зүйлээ л одоо хоорондоо бас дискшн өрнүүлж комментээр харилцъя. Тэгэхээр та бүхэн маань энэ сувагт subscribe дарахаа бүү мартаарай. Яагаад гэвэл дараагийн удаа илүү гоо сонирхолтой сэдв гарна. Тийм учраас бүгдээрээ эргэн уулзъя. Тунгадахгүй. Та ингээд YouTube дээр орох юм бол видео эвлүүлэхийн тухай мянган урт бог нь өмцөм янз янзын бичлэг байгаа. Гэхдээ үнэндээ тийм урт зүйлд суух цаг хинтж байхгүй шүү дээ. Тиймээс би бол өөрийн олон жил сар зарцуулж ойлгосон эвлүүлийн суурийг танд маш товчхон ойлгомжтойгоор нэг цомхон хичээл багтаад хүргэж байна. Програмын бүтцүүлэн тэгээд аудио өнгө засварыг хэрхэн катлаг экспорт гэдээ бүгдийг нь хамруулсан юм хичээл байгаа. Энэ бол мэргэжлийн эдиторүүдэд зориулсан хичээл биш ээ. Харин эхэлж байгаа танд зориулагдсан анхан шатны хичээл юм. Хэрвээ та өмнө эвлүүлийн програм нэгээ төвөгтэй санагдаад хааж исэн бол яг одоо задлан цэг хэмээн сайтаар ороод энэхүү хичээлийг үзээрэй. Хайх хэрэггүй дээ. Дагаад л сурна. Өнөөдрөөс эхлээрээ эвлүүлийн сүрээ эндээс аваарай.